Сайн байцгаана уу? Өнөөдрийнхээ шинэ дугаараар зохиолч Татко Самсон гүрсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа өдрийн минь. Хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. За сүүлийн үеийн уран бүтээл юу байна вэ? Нэг ном, шинэ номыг бол хүмүүс их удаан хүлээгээд байгаа. Өр хөрлөө. Тий. Харин тийм. Удаан баг 3 жил болчихлоо өр хөрлөж тий. За сүүлийн үед бол яг өр хөрлөлийг угаасаа анхнаасаа энэ сонгуулийн дараа гарах төлөвлөгөөтэй байсан. Тэрийг бол нэг сошиалор уншигч нартаа хэлж исэн. Тэгээ зарим нь ойлгосон, зарим нь ойлгоогүй бах. Яг сөрөг роман дээр их маргаан дагуулсан л та нөгөө чамд хийх юм бэ цувралын сүүлчийн дэвтэр дээр. Тэгээ сөрөг роман дээр бол арчлалын одоо үед яг хөшгөний цаана юу болсон бэ гэдгийг уран сайхны аргаар гаргаж ирсэн. Тэр нь одоо ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөсөн үү, нөлөөлөөгүй юу гэдэг тодорхой мэдээж 100% нөлөөлөх ямарч боломж байхгүй. Уншигчдын хувьд харин сэтгэл зүйд нь нөлөөсөн үгүй юу гэдэг тийм асуудал маргаан сонгуулийн өмнө хойно гэдэг ийм зүйлүүд байдаг учраас тэгэд миний өөрийн бичих арга барил сонирхол бол баримтат уран зохиол, баримтат болсон зүйлийг уран зохиолын аргаар илэрхийлэмжээр итгэл үнэмшил төрүүлэх үз танин мэдүүлэх арга замыг сонгодог уншигч нартаа. Тэгэхээр одоо сонгуулийн өмнө өр хөөрл романыг гаргана гэдэг бол одоо тодорхой хэмжээний уншигч нарт одоо аль нэг намыг байр суурийг баримтлсан ч юм уу одоо тийм өнгөрсөн жилээс эхлүүлэл одоо гаргах шаардлагыг аюул олон хүмүүс тавьж ирсэн. Тэгээд тэр энэчээ бол заашгүй одоо 11-21 оны хувьсгалын тухай Монгол Улсын тусгаар тогтнолтой холбогдлолтой асуудал хөндөгдөж яригдана. За тэгээд нөгөө нэг гадаад дотоод Монголыг нэгтгэх тухай олон асуудлууд, олон баримтууд энэ өр хөөрл роман дээр учир шалтгааны өр хөөрл гэж нэрсний гол учир нь учир шалтгааны үндэс шүү дээ тий. Тэрнээс гадна ирээдүйд юу болох вэ гэдэг асуудлууд одоо судалгаа тэгээд зөвнөл зүгээр тэгээд бүгдээрээ мэдээж фэнтези бие уран зохиол ирээдүй нь бол уран зохиолын арга өнгөрсөн бол баримтат уран зохиолт хэлбэрээр орж байгаа. Тэгэхээр сонгогчдын хувьд за нийгмийн хувьд одоо сонгуулийн өмнө гарснараа талцуулсан эсвэл одоо тоткоор аль нэг намын харьяалал захиалга эсвэл аль нэг намыг доош нь хийх гэсэн тийм зүйлийг одоо уран бүтээлээрээ ашиглалаа гэдэг тийм нэрийг дагуулахгүй тулд ямар ч хэсэн бүгдээрээ сонголтоо хийгээд тэгээд ард нь гарыг. Тэгээд ард нь бол одоо сонгуулийн дараа бол зохиолчийн хувьд бол өөрийн үзэл санаагаа илэрхийлэмжээ яаж илэрхийлэх нь бол эрх чөлөөний асуудал учраас ийм шийдвэр гаргасан. Тэгээд өр хөөрл ингээ 3 жил хүлээгдэж байна. За хамгийн сүүлийн үеийн сонин содон уран бүтээл гэх юм бол 100-ны цэцэг драмын жижиг маань өнгөрсөн 10 сард намар нэгээд сая өвлөө дамнаад хавраа дамнаад өнгө саял буулаа. Тий хөдөө ор нутгаар тоглож байгаад тэгээ сая жижигэ буулгаад тэгээд ном бүтээл дараагийнхаа ажлын одоо судалгаа бичвэрийн ажилд ороод тэгээл явчихна. Яг ковидын үеэр хүмүүс Таткогийн бичсэн бангийн нулимсийн тухай айгүйх яригцсан. Хурцсан ч гэсэн нэлээд асууж ярьсан баг тий. Бараг яаж мэдээд бичсэн бэ ч юм уу эсвэл энэ угаасаа юм болдог юм уу гэдэг нөгөө хүмүүс ингээ бараг яаж мэдээд биччихвэл гэдэг юмнууд айгүйх байсан. Асуултууд их ирсэн баг. Яг би нэг одоо уулзалтан дээр юм уу илтгэлээ ихсэн тэнд уулзалтаа ярьдаг л да. Би нөгөө нэг зүм бэлэгтэй юусоо биш. Ид шидийн юм байхгүй. Ном бичгийн хүмүүст бол яг тодорхой хэмжээний өгөгдөл байдаг. Тэрийг авьяас гэх үү, одоо ур чадвар гэх үү, эсвэл одоо өөрийг даалгавар гэх үү, эсвэл өөрийн гэсэн авсан зорилго тэмүүлэл үзэл санаа маш олон зүйлээр тайлбарлаж болно. Вангийн нулимс бол түүний дараах нүүрсний улгаан асуудал байна тий. Тэгээд нөгөө баян үлгээд гэртээгээ шатсан өрхийн тухай тарган дахлын тухай, шүлхийн өвчний тухай яг миний 16 оноос 18 оны хооронд 19 оны хооронд бичсэн
ном зохиолууд маань 19 оноос эхлээд яг үйл явдлууд нь биелээд эхэлсэн одоо 7-8 тохиолдлууд ингээд байхаар хүмүүс одоо мууг зүгнээд бичсэн юм уу, чиний бичсэн юм чинь биелээд ийн гэдэг ч юм уу, эсвэл зөм бэлгэтэн ч юм уу нэг тийм юм асууад идэг. Энэ ерөөсөө айлнч биш. Тэгээд аливаа тийм зүйл маш энгийн байдаг юмны хариулт те. Энэ бол ерөөсөө зүгээр л судалгаал юм аа. Тэгээ өнгөрсөнд юу болсон, одоо юу болж байгаа, ирээдүйд юу болохыг танин мэдэх судалгаанаас үндсэн магадлал гэсэн. Тэгэхээр Вангийн нулимсыг яг бичиж явах үед зөвхөн ковидын тухай ингээ ярихад өнгөрсөн хагас мянган жил тий дундад зууны үеэс ахуулаад 1500 оноос ахуулаад байж болох тэмдэглэгдсэн дэлхийн нийтийг хамарсан болоод одоо твийг хамарсан, улс орныг хамарсан томоохон хэмжээний цар тахал одоо тийм олон нийтийг амарсан олон одоо өхөл хагацлалтай ийм өвчин ямар өвчнгүүд ямар он цагийн тооллоор бүртгэгдсэн байгаа вэ? Ямар хор уршиг үзүүлсэн бэ гэдгийг л зүгээр бүртгээд тэн дундаас прогноз анализ хийсэн л зүйл. Тэгээд бид нар гайхамшигтайгаар гэдэг юм уу маш сонин нэг зүйлийг монголчууд яг мэдэхгүй байдаг л да. Энэ бол яг зүгээр л ийм зүйл болж ийн л гэж боддог. Нэг сонин. Яг би хатуугаа хэлэхэд бид нар нийгмээрээ эрүүл мэндийн боловсралгүй арт юм. Монгол улс тэр чигээрээ эрүүл мэндийн ямар ч боловсралгүй арт. Эрүүл мэндийн боловсрал гэдэг чинь нөхөн өрчхөө биш ээ. Эрүүл мэндийн боловсрал гэдэг чинь одоо юу гэдэг нийгмийн даатгал төлөх тухай ойлголт биш. Эрүүл мэндийн боловсрал гэдэг бол хүний бүр үндсэн хамгийн нэгдүгээрт тавигдах нэг амьд явах эрх чөлөөнийх нь яг хажууд параллел байж байгаа боловсрал واخгүй юу. Бусад боловсрал бас бүр хамгийн нэн дөрвөнд байх. Энэ эрүүл мэндийн боловсралыг эзэмшиж бид нар сургууль, соёл, бусад боловсрал, ажил, мэргэжил, хөгжин дэвших, эдийн засгаа чадваржуулах маш олон зүйлийг дараа нь тэдэр бол өстой 37, 38, 39 дугаар асуудал байхгүй. Хамгийн нэгдүгээр асуудлыг бид нэр эдийн засгийн асуудал эсвэл нийгэм хувь хүний хамгийн ихний асуудал эхлээд эрүүл мэндийн боловсрал. Юунд даатгал төлж байгаа, даатгал гэж юу юм, эрүүл мэндийн үйлчилгээ яаж явах вэ? Эрүүл мэндийн эрх чөлөө ямар байх вэ гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар нийгмээрээ эрүүл мэндийн боловсралгүй учраас аливаа нэг өвчин дахал янз бүрийн зүйл болоход одоо юу гэдгийг шууд тушаал шийдрийг дагах эсвэл зүгээр болж байгаа процедурыг ийм юм болох ёстой гэж хүлээж авдаг. Хамгийн анх гахаа шууганы том уу болоход тэр нь хизээ гэдгийг сануулах юм бол 2008 2009 оныг нэг үгээр бол ковидоос яг 10 жилийн өмнө байхгүй. Дэлхийн нийтэд 10 жилийн давтамжтай ямар нэг хэмжээний цар тахлууд гардаг юм байна гэдгийг зүгээр л энэ миний судалсан судалгаа гаргаж өгсөн байхгүй ямар нэгэн байдлаар 10 жилийн хугацаатай тэрний өмнө болоо гэдэг юм уу. Тэгээд ингээд 10 жилийн давтамжтай. Тэгээд янз янз одоо твд зориулсан, улсад зориулсан. Тэр энэ маань өөрөө эдийн засгийн ямар нэг өвчин нөлөө байна гэдгийг хэлсэн. 2008 2009 онд одоо юмыг сайн сандаг хүн бол шууд хэлнэ. Дэлхийн нийтээр эдийн засгийн хямралд онсон. Монгол улс бас эдийн засгийн аягүй том хямралд унаад нөгөө банк санхүүгийн байгууллагууд нь хадгалам зээлийн оршоонууд нь иргэдээ идээд дампуураад бөө маш олон хүмүүс шорон яваад тэгээд ингээд нийгмээр нэг юм тэгээд тэр цэсма тэр үед ч одоо юу боллоо 7 сарын 1 болсон үйл явдлууд ингээд үргэлжлэж байгаа. Нэг ингээд нийгмийн юм орго бусгаа нэг юм цаг үеийн өөрийнх нь юм нугалбар байна л да нуглаа. Тэр энэ нуглаа давлгаагаар одоо далайн давлгаа төрөлгээр бол энэ төрлийг дахиж хизээ ирж болох вэ гэдгийг л зүгээр ингээд тоон судалгаан дундаас харж хагаад 2019 он байна гэдгийг л гаргасан нь одоо ингээд зөв бэлгэх юм шиг харуулдаг байгаа байхгүй. За тэгээд дээрэс нь шүлхий одоо тэр тарган давхлын зүйл ямар он сарын ямар хэдийн хугацааны давтамжтай явагддаг юм байна гэдгийг ингээд зүгээр яг ном зохиол бичихэд уран зохиолыг хүмүүс ингээд урнаар зохиогоод бичиж чинь гэж боддог болооч маш их зүйлийг уншиж судалж дундаас нь тэр цэвэр баримтат уран зохиол оролддог хүмүүс бол тэр баримтыг маш олон талаас нь нэг ургалж олон ургалж талаас нь тий бүх өнцгөөс нь хараад дундаас нь хизээч уншигчдад толгойн шаардлагат өгдөг. Жишээ нь Оросын зөв хиттийн буруу Оросын зөв гэж хизээч тийм одоо түүхийн номон дэрэг шиг тас хийсэн тийм өгдөг. Зүгээр л энэ дунд дүрээр дамжуулаад
сайн муугийн дунд тэр дүр юу яаж зовж шаналж инээж баясаж тэ унаж босч байгааг дүрээр дамжуулж гаргах үүрэгтэй бидний ажил. Тэгэхээр нөгөө нэг тэр судалсан судалгаагаа номын дүр зохиолын дөрүүдээр танилцуулж тэр зүйл нь зарим хүнд ямар ашиг хонжоо авчирч байгаа, зарим хүнд ямар амь насны эрсдэл авчирч байгаа гэдгийг л нэг нь хожиж нэг нь хохирдог л хорвоо байхгүй яг энэ хатаа хэлэхэд. Тэгэхээр энэ хоёрыг л өнгө будагаар үйл явдлаар харуулсан маань нөгөө ванга болгоч асуудал. Тэн дээр бас нөгөө вакцины асуудлууд яригдахаар хүмүүс өөх нэрээ яг бид нар чинь ингэж идэм биш үсттэй гэж тохио авах юмнууд бас байсан л ах. Нөгөө эрүүл мэндийн боловсролгүй гэдэг шигтэй бүр. Тэр үе хүртэл ковид бол монголчуудын эрүүл мэндийн боловсролд бас тодорхой хэмжээний нэг том эволюц үзүүлсэн, өөрчлөлт үзүүлсэн. Тэгээд энэ тэрнээс өмнө бид нар яадаг байсан гэхээр баянч бай, ядууч бай, академик одоо магистр, бакалавр зэрэгтэй сэхэтэн гэж тооцогдох хүмүүс ч бай, төрийн ажил хийдэг ч бай, улсын ажил, хувийн ажил хийдэг ч бай. Зүгээр тэр тусмаа бүр намайг 10 жилд оюутан байхад бол цагаалаатай хүмүүс орж ирэл вакцин хийнгээл ангиар нь зогсож байгаа л вакцин хийдэг. Ээж аавд нь хэлсэн юм уу? Хэлээгүй юм уу? Тэр хүн дургүй ээж болохгүй. Тэр вакцинаас харшилтай юм уу? Харшилгүй юм уу? Дараа нь ямар хоруу нөлөөтэй хүн болгоны бие физиологч өөр байхгүй. Хүн болгоны бие организм альва бодисыг хүлээж авах онцлогоор. Ерөөсөө байгаль чин бодис эрчим цахилгаан энэ л зүйл байгаа ш. Тэгээд тэр бодисыг хүлээж авах одоо элементийг хүлээж авах тэр хүн болгоны бие физиологоор. Тэгэхэд бүгднгийн ангиар нь автгаруул зогсож байгаа л шууд нэг вакцин тарилга юм хийчихэл сургуулаар нь хийчихэл хоёр хүн орж тэр хоёр хүн яг эрүүл мэндийн ажилтан мөн үү биш үү? Мөн байсан уу биш байсан уу? Яг тухайн үед тэр одоо ингээд гайхах. Яг эрүүл мэндийн ажилтан байсан. Хороо дөргөөс явжсэн үү? Хин асууц сурсан. Ямар тушаал шийдвэрээр байсан. Тэ? Тэр баримт нотлох юм яг хаана. Бид нар хинэн ч мэдэхгүйгээр зүгээр л хүүхдүүд ангаас зогсоол тэгэх хэвээр. Багш нар нь тэгэх хэвээр. Эмчнэр ярьлаа. Вакцина хийлэг. Тэгэх хэвээр. Тэр цусмаа надад бүр аимшигтай бүр хүүхэд байхад бүдүүлэг санагддаг байсан юм. Октын хөдөлгөөний асуудал байгаа байхгүй. Зүгээр сургууль дээр орж ивэл октуудыг нэг өрөөнд оруулаад сургууль дээр нь тэгээд ямар боловсралтай эрүүл мэндийн боловсралтай ард түмэн гэхээрэл тийм зүйлийг болох юм болохоор л болж ийн гэж хүлээж авах вэ. Яг үннийг хэлэхэд. Сайн уян занзаар нөлөөс. Гэхдээ би бол ингэж бодог. Нөлөөлж явах хэрэгтэй. Нөлөөлөл байна гэдэг чинь болвол зайлшгүй нэг юм амтай байна. Өөрийн нэг масс дарж ийн гэсэн үг тий. Өөрийн нэг жин байна гэсэн үг. Огт одоо жин дардгуу, огт нөлөөлөл байдгүй. Бид нар төрийн томчууд игч мэдэн шүү дээ тий. Яг энэ дээр асуухад тоткод дуртай дургуу гэл хүмүүс олон хуваагдчихж байгаа. Шүмжилдэг хүмүүс ч бас их байгаа даа. Тэгээ энэ дээр ер нь нэг нь яаж ханддیں۔ Сошиал дээр болон олон нийтийн хэрэгслэр ч гэсэн зөндөө хэлдэг. Монголын уран зохиол одоо орчин үеийн уран зохиол айгуу сонирн болчлоо. За Тотко гэдэг хүний бичсэн бол энэ бол уран зохиол биш ээ гэж хэлж байгаагч бас үзэж сонссон. Энэ дээр яг Тотко өөрөө ямар байр суурьтай байдаг. Би бол яг хөө магтаал шүүмжил хоёрын айл аль нэг нь яг үнэндээ тоотгүй. Тэр цэцмэд оромжлыг бүр илүү тоотгүй. Надад хүмүүс сошиал би хүмүүсийн комментэнд хариулдаггүй одоо хүмүүс сайн мэдэх байх. Надад өөр ингэсэн мэдээлэл оруулах пост оруулаад тэгэл найз нөхдөдөө хаяа нэг маазрах юм байвал нэг ингэжэл тэгээд сошиалыг бол тэгэл орхичдаг бусд үед нь хүмүүст ороод хэрэлдээд юм ихсийг тайлбарлаад ингээд ах шаардлага байхгүй. За, нэгдүгээрт, хоёрдугаарт бол би өөрийгөө сайн зохиол бичсэн гэж эзэж хэлж чадахгүй. Харин нэг юмыг бол би яг бардам хэлж чадна. Бүр хизээч хэлж чадна гэдэг нэг юм байна. Тэр бол би үзэл санаагаа хизээч худалдаж яваагүй үдийг хүртэл цаашдаа хизээч худалдахгүй. Нэг үгээр хэлбэл өөрийн барьсан гэсэн бодол үзэл санаа зарчмаа одоо юу гэдгийг уран зохиол ийм байх хэрэгтэй гэн гут нэг хүн дээр очиж долгоноод тийм байх хэрэгтэй юм уу тэгвэл ингээд өөрчилчихье улс төр ийм байх хэрэгтэй гэн гут дарга сайдаа гişүнэ тэгвэл би ингэж таны өмнөөс би ингээд бичээд нийтлээд ингээд уурчээ энэ намыг ингээд магтчихээ долоочээ энэ намыг ингээд оромжилчээ болчихъя гэж
өөрөө аль ч уран бүтээлтэй нэгч удаа тэгж өг. Харин би бүгднийг баланстайгаар шүүмжлэх үедээ шүүмжлээд авах онох юм байсан бол тэрийг нь харуулад тэгээд ингэ явдаг. Орчин цагийн уран зохиол гэдэг юм яг үнийг хэлээд нэг юм цаг үе 11 оноос хойш Монгол ингээд маш олон далайн төрлөг дунд ингээд амьдарч байна л да. Тэгээ бид нар одоо орчин үеийн залуучууд яг л ийм Монгол ийм л байсан гэж л ийм сэтгхүйт төрхтөн л тэг хөгжил дэвшил байсан учраас ингэж ойлгоод байх шиг байна. Гэхдээ яг үннийг хэлэхэд бид нар чинь ингээд нөгөө эсгийн гэрээсээ гараад 100 жил болоогүй байгаа арт юм байхгүй юу? Нийтээрээ бичиг үсгтэй болоод 100 жил болоогүй. Боддоо бүгдээрээ ном уншдаг болоод 100 жил болоогүй арт түмэн. Монголчууд яг үннийг хэлэхэд. Тэгэхээр ингээр доромжлоо гэж боддог. Үгүй түүхэн үнэн тэр байхгүй юу? Түүхэн үнэн тэр. Тэгээд бид нар халах манжаар одоо хольж ярьдаг, орс үгийн сантай, англи үг хольж ярьдаг. Бидний цаг үе одоо ингээд бүр л юм болоод байна л да. Бүр ингээд бидний одоо энэ ярьж байгаа, одоо энэ подкастыг сонсож үзэж байгаа хүмүүст бид хоёрын ярианы хэдэн хувь нь манж вэ гэж асуувал мэдэхгүй. Монголоор ярьж байгаа л гэж бодно. Яг жинхэнэ одоо монголоор ярьж байгаа юу те гэвэл бид нэр эргэлзээтэй тий энэ маш олон үг хэллэгүүд одоо энэ подкастын нэрнээс миний гартаа барьсан утаснаас цаг зүйлнээс хоолоод бүгд зүйл одоо ингээд өөрчлөлтөрц бүх юм угаасаа цагийн эрхэнд ингэж өөрчлөгддөг. Монголын утга зохиол маш олон мянган жил аман зохиолоор зөвхөн ихэс дээдс алтан ураг тусгайлсан хүмүүсийн хувьд тий содор бичиг зохиолоор тий явдаг. Арт түмний хувьд бол аман зохиол өөр ингээд бид нар яг ингээд уран зохиол уншаад хэдэн мянган жил уншаа явцсан арт түм биш байхгүй хэдэн зуун жил уншаа явцсан арт түм биш. Тэгээд тусгаар тогтнолоо байгуулад бид нар шинэ хүчийн үсэг соёл руу нэвтрээд зохиолчд маань ингэж нээлттэй гарч иж олон зохиол бүтээлийг арт түмэнд танилцуулж арт түмэн нийтээрээ бичиг үсэг сурч нийтээрээ хэр бөөснөөсөө салж соёлын довтлогоонд орж ингэж өөрчлөгдөөд бид нар байрлал байгууллагын бариад ерөөсөө 60-70 жил болж байгаа арт түм. Тэгэхээр энэ тунд гинт юу орж ирсэн гэхээр сошиал орж ирээд гадны соёл, гадны медиа, гадны уран зохиол тэр цэсмээ сүүлийн 20 жил, 15 жил маш хүчтэй төрж орж ирсэн. Одоо би нэг юмыг маш олон уулзалт юм хийгээ залуучуудтай ажиллаад ингэж явдаг. Одоо зайсан хавар юм уу эсвэл их тайвны өргөн чөлөөнөөс урагшаа байгаа хүүхдүүдэд очиод л одоо домгойн тунгалаг тамир романыг уншуулвал үг хэллэгийг ойлгохгүй шахав. Баггүй юу? Тэд нар яг нь хэлэхэд гадаа та нар ажиглаад үзээрэй. Тоглоомын талбай дээр англиар яриа, дэлгүүр дотор англиар яриа шуугалдаад тэдний доторх зохиолч гэж боддог ертөнцийн өөр. Тэ гадны одоо юу байдгийг тэр Harry Potter, Game of Thrones эсвэл одоо тэр хүүхд ямар наснаас шалтгаалаад үзэж харж байгаа юмнууд нь өөр байхгүй. Тэгэхээр би энэ дунд би ч мэргэжлийн зохиолч биш. Гэхдээ намайг шүүмжлээд доромжлоод байж идэг хүмүүсийн хажууд би монгол хэлийг тодорхой хэмжээнд авч үлдэх гээд байдгаараа л тэмцэж байна. Кинон дээр сүрэг гэдэг кинон, Тэгрий чинүү гэдэг кинон дээр язгуур монгол хэлийг танилцуулах гэж тамаа цайтал хичээсэн. Би тэр киноны үг хэллэгийг хүмүүс ойлгохгүй байна. Ойлгохгүй болохоор муу болдог байхгүй монголчуудын хувьд. Ойлгоё гэж боддгоогээрээ харин бүр тэнийг байхгүй. Ойлгохгүй болохоор энэ муу кино, тэнийг кино гэж боддог. Тинчээ юуны төлөө эрдэнэ нийллэг те бид нар бид нар тэмцсэн. Язгуур монгол хэлний яруу сайхан тансаглал шүлгэлсэн юм шиг өгүүлэмжийг авч үлдэж энэ залуучуудад үзүүлэх, таниулах энэ зүйлийг ямар ч байсан авч хүн үзсэн үзээгүй тэр кино ашиг орлогоо олсон олоог нь хамаахгүй. Биднэрт өөрсдийн гэсэн нэг үүрэг байгаа. Тэгэхээр миний муу сайн зохиолч байх нь хамаагүй тий. Тэрийг уншигч өөрөө шийдчихдэг асуудал. Би бол өөрийнхөө төлөө явж байгаа гэж боддог. Тийм болохоор надад чи тийм зохиолч биш мэш чиний зохиол сайн муу сайхан муухай яг үнийг хэлээд надад тест үнэхээр бат байхгүй. Би урдах юмаа хийгээл хийдгэрээ хийгээл явдгаараа яваал алддгаараа алдаал ондгороо он. Тэгэхээр би бол энэ миний үүрэг хариуцлага ядаж тэр хүүхэд
тэр хэмжээнд очоод 100 жилийн өмнөх үг хэллэгийг ойлгохгүй бол одоо байгаагаараа ойлгоод ядаж монгол хэлээрээ үлдээд монгол ах уй соёлоо ойлгоод лаваа гэдэг чинь дун юм байна штэ гэдгийг лаваа сөрөг киног хийгээд лаваа гэдэг үгийг залуучууд юу хинэнч мэдэхгүйсэн. Лаваа гэж юу? Тэр кинон дээр энэ зүйлийг ариун лаваа гэдэг юм байна. Тэгээд эний чинь одоо бол бид нар ингээд өндөр байрлал байгууламж бариад ингээд битүү олон байшин бариад машин дэргэд явдаг болохоор мэдэхгүй л энэ гандан хойтлын сансарт байдаг хийд энэ төр ер нь хийдүүд өглөө ном хурахаас өмнө банд нар нь гарч өндөр татсан дээр гарч тэр ариун лаваа гэж нь үлээж ном хурын цагийг эхлүүлдэг өглөөний дуудлага чуулганыг хийдэг намайг би өөрөө хүүхд тахтаа лам байсан. Тэгээд тийм очиртай. Бид нар үндэсний радиогоор цагаан лаваа гэж нэвтрүүлгийг сонсож ирсэн. Тэгээд одоо лаваа гэж үгийг хэрвээ тэрийг мэдэхгүй бол би тэр зохиолоор дамжуулаад монгол үг хэлэхэд ийм зүйл байсан юм байна. Ингэж ярьдаг юм байна. Орших хоёрын хоорондох ялгааг мэдэхгүй шүү дээ. Яг үнийг л хатуухан хэлэх. Тэгээд адилхан нэг нь орших нэг нь орших хоёр үгийн ялгааг мэдэхгүй энэ хүмүүс ингээд уран зохиолын аргаар энэ бидний үеийнхэн өөрсдөө одоо хүүхдүүдэд дагаад бас салж эхэлж байгаа байхгүй. Худлаа унан талтул англи үг оруулаад тэгээ сошиалын үг хэллэгийг ашиглаад юм орол. Яг хүний би авч явах яаж ярих нь бол хүний эрх чөлөөний асуудал боловч Монгол улс гэж байгаа юм бол байх ёстой бол нэм төрөнд газар хэл хоёр л байх ёстой. Хүн нөхөж болно. Би бол тэгж боддог. Зөндөө л олон хүн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хөвцгээсэн тэд нар ч амиа зориулж ясаад дэвсэж цусаа орсгоцгаас. Энэ газар энэ хэл хоёрыг байхгүйгээр Монгол улс гэж ойлгох арга байхгүй. Тэгэхээр би бол тэгээд дутууч байсан, дөлмөгч байсан хийж л байх хэрэгтэй. Үүрэг гэж ярьлаа шүү дээ. Энэ үүргээ ер нь хизээ ойлгосон юм. Өмнө нь бол зөндөө олон төрлийн ажил хийж исэн байл шүү дээ. Зөндөө олон ажил хийж исэн. Яг энэ би нэг шүлэг эмнэлэгт байхдаа ингээд шүлэг бичээл энэ зүйл маань өөрөө надад ийм тайтгаарл эсвэл хань би ингээд Австри улсад ганцаар байсан л да эмнэлэг. Тэгээд бүр эмнэлгээс гарсан ч ганцаараа л ингээд байдаг гэсэн. Тэгээд энэ тайтгаарл энэ зүйл намайг эх хоронтой хэдийгээр хүний нутагт хэдэн мянган километрийн цаана байгаа ч гэсэн те ээжигээ санахад ээжийнхээ тухай шүлэг бичих, эх орноо санахад эх орны тухай шүлэг бичих. Тэгээд хүний нутагт миний монгол хэлээр надтай хинч ярихгүй байсан гэсэн би цаас үзэг хоёртой ярьж болж байгаа байхгүй. Тинчээ би сэтгэл хөдлөлөө, гансрал гунига баяр жаргалаа хуалцж болж байгаа. Тэгээд Монголд яг ирэхэд бол намайг яваад ирсэн 5 жилийн хооронд бүх зүйл юм өөр надад санагдсан. Хуучин барилга байгууламж нь байж л байна хэвээрээ. Хүүхдүүд нь ингээд хоёр англигдаад англиар ярьдаг, монголоор ярьдаг болоод ингээд хуураад инх тайвны өргөн чөлөөнөөс хоошоо урагшаа гэсэн зааг бий болоод үүсээд тэгээ урагшлах тусам одоо энэ зайсан хийл одоо урагшаа ингээд яваад хүмүүс анзаардаг дөө зүгээр ийм артаар ороод л ингээд яваад хүүхд 10 жилийн хүүхдүүд орж шаагалтал англиар яриад тэгэл бид нар зүгээр тэр нэг гадаадад байгаа юм шиг тийм англи хэл сурах нь зөв. Энэ бол дэлхийн хэл. Одоо эдийн засаг бизнес танин мэдхүй мэдээлэл боловсролыг англи хэлээр орж авах нь зайлшгүй. Ирээдүйд ч тийм байна. Би бол монгол хэлийг дэлхийн хэл болно гэж айхтар тийм том боддгоо. Монгол улс дэлхийн нэг улс хэвээрэл байх нь бол бидний үүрэг хариуцлага байхгүй. Харин дэлхийн тэр том хэлнүүдийг сурах ёстой. Тэгтээ бид нар монголоор яриад, монгол номоо уншаад, хөдөө гараад, хөдөө малчин хүний яриаг ойлгодог хэмжээний тэгээ аливаа хэд зүйлсийг монголоор нэр нэршлэр нь мэддэг жишээний тийм байх хэрэгтэй. Уул хайрхан довцог овоогоо ялахгүй шүү. Бүгдийг нь л уул гэж боддог. Тийм цаг үед амьдарч байгаа байхгүй одоо бид нар. Тэгэхээр зохиолч болох яг тэр үе нь одоо яг энэ саяны шүлэг бичснээс хойш ер нь төрсөн. Хойш Монголд ирээд сайн ч зүйлийг харсан. Монголд ирээд би яг энэ орчин цагийн баримтат уран зохиол гэдэг зүйл дээр надад боломж байгаа юм байна гэдгийг, орон зай байгаа юм байна гэдгийг бол би мэдэрсэн. Монголд ирээл номын баяраар тойрол тэгэл тэр үед ч миний амьдрал мэдхгүй хүмүүс хинч намайг танихгүй юу ч хийж бүтээгээгүй учраас айгу дураар байлаа ш. Тэгэл
Тэгээд номын баяраар тойроод шинэ номнууд гэсэн номнуудыг уншаал. Тэгэл зүгээр яг хатуухай хэлэхэд гэхдээ үнэн болохоор одоо хэлчих болно гэж бодож байна. Монгол зохиол яг ийм Монголын хөдөө, уул, тосгон, цаг үеийн л өөрчлөгдөд байдаг. Тэгээд нөгөө хатан гүнжээ хайр сэтгэл нь орчин цаг руу ингээл яваал социализм яваал ингээл ард явсгал яваал социализм яваал ингээл бүх зүйл өөрчлөгдөл ингээл 90 он болол зах зээлийн нийгмийн шилжил ингээл цаг үеийн өөрчлөгдөд байгаа болохоос биш нөгөө нэг дурлал нь өөрчлөгдөхгүй. Тэ нөгөө нэг ашиг сонирхол шунал нь өөрчлөгдөхгүй. Тэгээд нөгөө нэг бүхэл зүйл нь баг ингээд Сүхбаатарын Талбаатар байсан номнуудыг ингээд уншихад бүх үйл явдал Монголд л болдог. Монгол л хайр сэтгэл тий. Уран зохиол гэдэг зүйлийг би тэгж ойлгодог. Энэ цаглашгүй сэтгэлгээний асуудал байх хэвээр. Энэс Монгол уран зохиол яг туулын хөвөн дээр л болох хэвээр тий. Эсвэл дэмчгийн хийд дээр болох хэвээр, дорн говьт болох хэвээр, говь шанхын нутагтаа болох хэвээр тий. Хинтээ болох хэвээр. Эсвэл одоо хяхтыг чөлөөсөн дэр байх хэвээр гэдэг би бол тэгж ойлгодог байхгүй. Энд чинь өөрөө цаглашгүй сэтгэлгээний эрх чөлөөний асуудал. Уншигч тэрийг уншиж оюун санаагаараа тэр хүний дүрээр амьдарч, тэр хайр сэтгэл мос нулимсыг мэдэрч, тэр баяр жаргалыг мэдэрч, тэр тэмцлийг нь ойлгож, тэр шаналлыг нь мэдэрч уншигч тархиараа угааж гаргадаг уншигддаг урлаг. Тэгээд танин мэдэх маш том мэдээллийг дотроо агуулж идэг тийм зүйл. Тэгээд би ингээд бодсон. Миний хүмүүсийн анх шоолоод байсан Вангийн гэд хятад хүний нэр тавьчлаа гэд Вангийн гэдэг үг маань Вангийн хүрээж гэж Монголд байсан. Ерөөсөө зүгээр Ван гэхээр л хятад хүн гэж ойлгодог. Хятад хүн гэхээр муу хүн гэж ойлгодог. Хятад хүний тухай Монголын уран зохиолын номны хавцсан дээр байж болохгүй гэж ойлгодог. Энэ асар тэнэг мунхаг бүдүүлгийн асуудал байхгүй. Тэгээд тэр хүний нулимс гэдэг маань юу жишин зөөрлж энэ зохиолч энийг одоо бичсэн бэ гэдгийг л унших хэрэгтэй болохоос ш. Вантай бол уншихгүй, хантай бол уншина гэдэг чинь оюун санааны асар их бөглөрөл байхгүй тийм чи. Тэгээд надад ингэж харж байгаад надад миний уран зохиолч чинь миний бичдэг маяг чинь 5 6 4 5 өөр газар үйл явдлууд нь болоод цагийн эрэхэд тэд нар бүгдээрээ нэг гортог огтлц дээр хурж иж мөргөж учир цаглаан тайлагддаг ийм арга барилыг сонгож ном зохиол бичдэг. Ер нь аль бод зохиол бичдэг. Тэгээд энэ маань надад орон зай байгаа гэдэг мэдрэмж төрүүлсэн. Ямар амжилтуудыг дурддаг вүлээ одоо өөр чинь юм цорол номууд дээр борлогцсон, хэвлэгцэн тэгэл юм таанууд бас өөрөө яг энэ уран зохиолын ертөнцид бас их шинэ зүйлүүд бас болсон. Тий. Вангийн нулимс Монголд хэвлэгдсэн уран зохиолын ном дотроос хамгийн их хэвлэгдсэн ном одоогоор явж байна. Дараагаас гэдэг нь одоо тоо айлт тоогоор одоогоор 115 мянга гараад явж байна гэсэн. Дараагийн хэвлэлд одоо энэ намар дахиад орох гэж байна. Дараа нь бол оюун гэрлийн ногоонод нь лам байгаа. Би тэгээ санжийн сүлд харснаар бол гэтээ оюун гэрлж зохиолч хүн биш, би ч зохиолч хүн биш ш, нэг онцлог нь. Биш учраас сэтгэлгээний магадгүй анх бичихэд эрхчлөө байсан баг. Нэгтэй биш юм чинь дэлхийд дахин дууг нь тийм self publishing гэж нэг юм байдаг байхгүй. Зүгээр л бичмээр байгаа юм бичээл унших хүмүүс нь л уншдаг. Тэ? Эрхчлөлтэй. Би зохиолч биш, би зүгээр шал тэнэг өдрийн тэмдэглэлээ. Тэ? Гэрийнхэн принтер дээр хэвлэлчлээ. Гэнгүүт хөөе би наадах уншил та гэдэг ийм төрөлж байдаг. Тэн дундаас нь үнэхээр утга зохиолын одоо продюсерууд те номын салбарын продюсерууд тэнчнээс шүүрж авч далаагаас сувж шүүрж дэлхийд дахны бестселлер болгосон одоо бид нэр зах зохиосон мэдвэл одоо Harry Potter байна те Барны техникийн лангуун дээр салфетикэн дээр анх бичигдэж эхэлсэн тэр зүйл хүмүүсийн хичнээн 10 жил хүн хинж тоогдохгүй байжгаад гарч ирсэн бөгшний эзний тухай тэд нар чинь бол яг тийм киног нь бол мэрэгжлийн хүмүүс одоо өөрчлөн шинжилж ингэж бичиж байгаа. Анхны санаанууд бол над шиг нэг сонин гарал тэнцэл явж ирсэн шүү дээ. Би бол тэгэл эмнэлэгт байхдаа л яг л Вангийн нулимсийн санааг болол ингээл Монголын эрүүл мэндийг ингээл эдхийн эрүүл мэнд ингээл дундаас нэг эмч нэг доктор ингээл нэг вирус гаргаж аваад гэл нэг тийм
одоо юу гэдгийг фантази төсөөллөөр л эхлүүлж исэн. Одоо тэр маань ингээд 6 цуврал болоод арт хүн ингээ өөрөө хөрлөө өгөөч гэж хаа явсан газараа нүүрсний хулгайч шиг нэг сайхан надаас ном нэг чинь да тийм үнэхээр сайхан тэг өөр газар бол өстө нүүрсний хулгайчдаг зээлээ төлөөч гэдэг шиг өөр хөрлөө гаргаж өгөөч гэл тэр нь надад сайхан сан нэг чинь нэхэх хүн тэ болчих. Тэ нэг цаг үед миний номыг хэн унших болоо гэж бодож ирсэн нэг бодвол надаас дараагийн ном нэг чинь дараагийн кино нэг чинь тэр биднэрт нэг юм салхивч онгойлгох хэрэгцээ зайшгүй байна. Тэгэхгүй л угаасаа хэр нь ялцран бухшин ойлгомжтой. Тэгэхээр салхивч онгойлгоо шин салхи үзэх шин ус балгах тийм би ч гэсэн тийм ч учраас би ингээд номон дээр их удаагүй дараагийн уран бүтээлүүд рүү кино руу жүжиг рүү ингээд өөртөө ч гэсэндээ би тийм гоё өөрчлөлттэй шинжилэн байгуулалттай тийм одоо аз риск одоо юу гэдэг англиар одоо чаленж хийсэн тийм ингээд шалгуурууд ингээд бий болгоод би одоо ном бичээд яг нэг ном бичиж бусад цувралтайгаа нийлэх юм бол энэ 5 цуврал маань чинь бараг 500-600 мянган хувь болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд цуврал бүх роман ингээд за 500-600 ч энэ арай хэлсдүүлсэн баг. Яг бусдын тийм амар 100 мянга хүрээг байгаа. Дараагаас нь харь хэлээр ярих хэвээр одоо 80 мянга хүрээд явж байна. Тэгэхээр нэг тавуулаа нийлээд одоогийн байдлаар 300 мянга. Тэгтээ нэг хүний ингээд ном 300 мянган хөө гэдэг чинь энэ нэг тодорхой хэмжээний үзэгдэл байхгүй. Үннийг хэлэхэд тэгэд ингээ ханчвал ханах гэдэг юм тий яг цогсох гэдэг. Тэгтээ би ч залуу хүн. Тэгээ надад ийм хоёр талтай эртээ тийм өөр ингэсэн барьсан зорилго тэмцэл энэ чинь тодорхой хэмжээнд тэмцэл өгч байгаа. Тодорхой хэмжээнд энэ цаг үед өрсөлдөөн байгаа. Дээрээс нь бас надад байгаа нэг боломж нь гадагшаа төтгшөө яваад нэг нэршил судалгаа бусад зүйлийг ингэж хийхэд олон талаас нь судлах, явж судлах, харж судлах, мэдрэх тэгээд бусад залуучуудтай зохиолыг нэг хүн бичдгүүн байна гэдгийг харуулах ийм надад тийм өргөн одоо юу байсан боломж гэх юм уу. Энэгээрээ би ингээд энэ нэгтэй боломж байхад тэрийг ашиглахгүй бол боломж бүр огт байгаагүйтэй л адилхан. Тэгэд би энэ одоо шуурган 5 жилийн хугацаа. Миний амьдрал бол яг шуурган 5 жил боллоо л доо. Монголд ирээл 18 онд ирээл айлын хажуу өрөөнд Австрал руу 5 жилийн өмнө авч явсан чемодантай хувцастайгаа л Монголд буусан. Тэгэд өөр ингэсэн гэр орон машин тэрийг одоо юу гэдгийг найз нөхөд мөнгө төгрөг юу ч хүү Монголд буугаал. Тэгтээ би буухтаа маш тайван байсан. Яг гэвэл би өөр ингэсэн зоригтой ирсэн тий. Тэгэд тайван байсан. Зөвхөн зорилгынхаа араас явсан. Тэгэд надад орж ирсэн мөнгө төгрөг бүх зүйлийг би зөвхөн зорилготой зориулдаг. Энэ олон том тоогоор хэвлэгдсэн номын орлогыг яасан бэ гэж хүмүүс надаас асуудаг. Би кинонд зориулсан би аялал, судалгаа, жүжиг би дараагийнхаа бүх зүйлд энэ мөнгийг зориулсан. Тэднээс дараагийнх нь киноноос орж ирснийг нь дараагийнх нь кинонд, жүжигээс орж ирснийг нь дараагийнх нь жүжигт. Яг тэгвэл надад том амбиц байна, том зорилго байна. Өдөд тэр үед тэгээ хандсан бол би дажгүй том байртай тэгээд нэг том машин унаад тэгэл болоо. За нэг зохиолч чичээ даа гэл нэг байж байгаа л тэгэл болцсон. Тэгээ хандсан тэгээд тэгэхээр надад би тим сонголт хийхгүйгээр яг тийм боломж нь байсан. Тим сонголт хийхгүйгээр шууд дараагийн алхмууд руу тэр нэгдүгээрт миний бодож суралцж байгаа цаг тутам одоо ингээд суралцж шít. Зарим хүмүүс загнуулж байна. Зарим кино маань алдаж байна. Зарим маань амжилттай явж байна. Зарим зохиол маань маш санаанд оромгүй амжилт үзүүлнэ. Зарим нь ингээд хүмүүс ойлгохгүй унана. Энд чи алдаа онооны дэнсэл дээ. Энэ дунд ингээд суралцаад явж байхад би ингээд энэ суралцаа явж гин гэдэг маань надад өөртөө ингээд өл хөдлөх хөрөнгүүд байхгүй. Нэг жүжиг хийгээл энэ маань надад нэг үл хөдлөх хөрөнгө. Тэр цэма би зохиолоо хизээч зардгүй. Миний зохиол хизээч зарагдаж байгаагүй. Тэгээд нэг продакшнтай хамтраад жүжиг тавьж болно. Зохиогчийн эрх нь миний хэвээрээ үлдэнэ. Нэг
групптэй хамт кино хийж болно, зохиогч ирэхээ би хизээж мөнгөөр нэг үгээр би үзэл санаагаа зарахгүй гэдэг бодол маань энэтэй бас давхар холбоотой байна. Тэр чинь тэгэхээр нэг юм үл хөдлөх хөрөнгө буюу нэг юм боловсрал, нэг юм олж мэдэж болохгүйг нь танин мэдэж байна. Ийм юм хийхээр бүтлгүүддэг юм байна. Ийм хийхээр би алдаад хийчдэг юм байна. Энэ дээр ингээд сэтгэл хөдлөл гаргуул ингээд болохгүй байдаг юм байна гэдгийг ингээд сураад яваад шүү дээ. Тэр эдгээр маань сурсан бүхэн маань миний үйл хөдлөх хөрөнгө гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань ирээдүйд илүү үн орно. Одоо юу гэдгийг аль хаана байршилтай байр жил хэрэгцсэн метр квадрат нь үн ордог. Яг тэрнтэй адилхан. Миний алдаа оноо болгон ирээдүйд илүү миний өөрийн оюун бодлын үйл хөдлөх хөрөнгө учраас ирээдүйд илүү үн орж энэ хэрээрээ одоо нөгөө хүмүүсийн нэхэд идэг сайн зохиолыг нь гарах байх. Эсвэл үнэхээр ийм л зохиол сайн зохиол гэж надад нэг их юм бол би ийм зохиол хизээч бичихгүй гэж хэлнэ. Тий өөрийнхөө бичгийг л бичнэ. Хамгийн их тийм айгу өөрийн чинь хурцлж зовоож бүр ингээд гарсан зохиол аль нь вэ? Би юу н ялгаагүй бүгдээрээ. Зохиол одоо бичиж явах явцтай ер нь яг өөртөө чинь тааралдвал ямар хувь байдалтай байдаг вэ? Яг тэр зохиол үнэрт надаас. Тийм. Вангийн улмс дээр л гайгүй байсан баг. Вангийн улмс дээр чинь би гадаадд Австрид байсан. Хар хэлээр архист дээр би яг ийм эрдэмтэн эсвэл нэг хүнээр туршилт хийдэг тийм дээд айл дээр би хамгийн нахаалны хамгийн бүдүүлэг эмэгтэйчүүдийг хизээч уулзахыг хүсэхгүй залуучуудын яг тийм хувьд одоо хувилбарт төрхөнд орж явах жишээний хормын гэрч дээр хүн болгоныг барьж аваад тэрэл үнсэлэмээр нэг тийм зөөлхөн дулаан гоё хүн болоод зохиол өөрөө ингээд мэдгүй мэрэгжлийн зохиолч нар нь яадаг юм мэдгүй. Би өөрөө ингээд зохиолдоо ингээд хит автаж гүнд нь орж донтож өчнөө сараар ингээд дотроо амьдарч суудаг болохоор яг тэр зохиолын уур амьсгал дараа нь ингээд миний зан ааш характерт нөлөөлдөг. Тэгээд сүрэг дээр ч гэсэндээ одоо ингээд ямар бүлгээс шалтгаалаад тэгрийн шинууд дээр бол бүр юм хүү нэгдлийн хүл зэвсгийн үеийн хүн шиг болж хувирдаг юм уу. Одоо би энэ өр хөврөлгөө сүүлчийн дэвтрийг бичиж байна. Одоо би яг миний оюун бодол сая дөнгөж судалгаа хийж байгаа гарч ирсэн болохоор өчтөр би бас 8 жимэд багштайгаа уулзаад ингээд замд ингээд явж байхад миний үг хэлэг багштай уулзсан тухайгаа оройн пост бичих гэсэн чинь зүгээр л Facebook бол ном зохиол биш шүү дээ. Тэгээд зүгээр хүн сэтгэлээ ингээд бичих гэсэн чинь ийм албаны 1900 оны үеийн үг хэллэгээр ингэж бичигдэлгээд тий. Тэгээд ийм даалан сэрэнжимд одоо юу гэдгийг тэд нарыг одоо ингээд бид нар кино моног нь үзчихсэн. Тийм үг хэллэгээр ингээд бичигдэхэд гүнээ талархан цаашаа аваад тэр юм тийм. Тэгээд энэ тэр үеийн судалгааг ингээ сая нэг хэдэн сар ингээ хийгээд явангууд яг тийм атмосферт ордог өөрөө яриа тэрс мө үзэл санаа нь бас илүү хурцлагдаад тийм л тэгэхээр бүгдээрээ бүх зохиол хэцүү надад бүх зохиол амттай яг дотор нь ороод ирэхин цагт бүгд амттай дуусахад бас бүхэл бүтэн нэг ертөнцөөс явж байгаа шиг санагддаг их нэг зохиол дуусаад тэр ертөнц рүү ингээд очиж байгаа юм л да би. Одоо зохиолоо бичгтээ Вангийн улмс гэдэг нэг гариг ертөнц байх нь байна. Хар хэлээр хэрэгс гэдэг нэг гариг байх нь байна. Нэгэн зуны цэцэг гэдэг нэг гариг байх нь байна. Тэгэд би өөрийн гэсэн ийм юуг бүртгүүлэлтэй л да. Галактикийг нарны аймгийг гэх юм уу Тоткогийн аймаг. Тэгэл Тоткогийн аймгийн тэр нь сүрцоод гэлтэй бүтэлгүй болцсон нэг кино тий. Дампуурсан нэг кино нэг сүнцэн гариг гээл тийж нэг сүнцэн гариг энэ ч дөнгөж гялалцж байгаа тий гариг гээл энэ ч өстэй нэг хизээч одоо юу бархас бат шиг тий одоо гадна талаараа юм хүрээлттэй хүмүүсийн тухай мөнхийн хэрүүл хийгээд байж идэг нэг зохиол тий. Тэгээд чинь нэг тоогдохоо байцсан нэг гариг тий. Би өөрөө миний зохиол бүтээлүүд надраас ингээд үсрээд гараад тэр нэг ертөнцийн би өөрөө очиод тэрийг ингээд төсөөлөд өөрөө барьж байгуулад бий болгоод байсныг нь ойлгоод байхгүйг нь барьж байгуулад тэгээд тэр нэг ертөнцийг бүтээчих чаал да. Тэгээд дараа нь уншигч үзэгч гэдэг чинь тэнцээ очиж ингэж
аялж чинь гэсэн үг байна. Аялж миний тэр гариг дээр очиж аялаад ирээд ойлгоод зарим нь очиод хэл соёлыг нь мэдэхгүй тэгээд нэг ихний хэдүүнтэй уулз номны нэг ихний хэдүү уулзыг уншаад хайдсан шүү дээ. Тэгээд за окей гэд тэгээд ингээд хаяад зарим нь ойлгоод тэрийг бүгдийг нутгийн гүн рүү нороод зарим нь бүр дахин ирээд тэгээд зарим нь бүр дахин ирээд тэгээд би бол яг дотроо өөрөө бичээ сухтаа тэгж төсөлдөг байхгүй. Би одоо ингээд утахгүй ингээд судалгааны ажил дуусаад ирэхээр угаасаа ингээд нэг юм уралдааны морь шиг болоод эхэлдэг. Ер нь ном бичихэд, зохиол бичихэд хамгийн хэцүү нь судалгааны ажил. Бичих нь өөрөө ерөөсөө хэцүү биш. Би хүмүүст бол тэгж. Бичих бол жаргалын ажил. Би хурдан бичхийнсэн гэж боддог. Тийм хурдан бичээл ингээл дөрүүд ингээл тэр судалгаагаар ингээ гарч амилсан дүр үйл явдал тэр дундаас зөрчил тэмцэл гарч хүн өөхөж чадчихахыг харах. Тэгээ хүн дурлаж хайрлаж байгааг мэдрэх тэр зүйлийг биеэрээ дамжуулаад би ингээл уйлаад бичнэ өөрөө энийгээл бичнэ ганцаараа ингээл гэртээс уул янз янзаар ингээд бичнэ. Тэгээ тэр бол жаргал авах. Харин нөгөө юу бичих юм мэдэхгүй нэг гэдэг чинь зовлон. Яаж өнцгөөс нь гарах юм, яаж холбох юм, үнэхээр одоо энэ нь зөв юм уу, энэ нь буруу юм уу, тоо баримт, он сар, нутаг орон, байгалийн эрчим нэрийг тэр бүх юм тоо мэдээлэл судалгаа эдрийг би өөрөө танин мэдэх ёстой байхгүй. Эхлээд судлаад бүх талаас нь судлаад энийг ингээ ханах, бодол ханах л гэж хэлж байгаа юм. Миний бодож исэн микрофоны тухай бичнэ гэж бодож исэн бүх бодол маань дуусаад микрофон юунаас бүтдэг, яадаг, ямар зориг зориултаа хичнээн янз төрөл байд бүгдийнгийн анх юм бүтээснээс ахуулаад ирээдүйд энэ ямар болж болохгүйгаас ахуулаад одоо эн чинь ингээ чихэн дээр хурж ирээд ийм хүн болцсон байгаа гэдэг ч юм уу. Ирээдүйд бол хүний шүтэн суугдана гэж байгаа тийм. Энэ болгоныг уншиж судалсныхаа дараа одоо микрофоны тухай бичих нь бол нэг тийм надад биш. Судлаад ингээд явах нь хөгжилтэй боловч маш олон цагаар суулгадаг. Тэгээд маш нөхсөр судалгаа хийгээд ойлгоод бичнэ гэжээд л нөгөө нэг сөрөг тагнуулын алба гэдэг шиг өөр зүйл гарч ирдэг байхгүй юу? Судалгаа бүтнээр нь нураах энэ бол ингээд хүнд бол одоо юу гэдэг юм тий өөр баримт гэсэн. Барилгач нар бол нэг барилга бараа каркаса босгоод тий бүх цуцгалтаа аваад тэгээ фасад руугаа орох гээд байжсэн чинь газрын эзэн газраа авах тухай ойлгох. Маш сайн ойлголт. Ингээл бүх юм нураал 2-3 сар хийсэн судалгаа бүгд ингээд нураал одоо энийг бичих гээд байж байгаа. Тэр ингээд нурах өөр баримт гарч ирэх. Эсвэл тэр цумаа манай Монгол улсын хувьд манай боловсрал дахиад боловсрал руугаа орно. Биднэрт байдаг архивын баримт мэдээлэл үлдсэн түүх сурвалж юм өстө үнэхээр хөгийн байхгүй нийтдээ. Яагаад гэвэл нөгөө зөвлөлтийн нөлөө орж ирснээс хойш Орос л Монголын түүхийг юу гэж заана. Бид нэр манай багш нар сурагчдаа тэгж заадаг ном сурвалж бичих нь тэгээд үлдсэн. Тэр Монгол гэд хэлсэн бол мó одоо энэ сайн л гэд хэлсэн бол сайн. Тэгэд бидний оюун тарих тэр чигээр ингээ угаагдсан. Тэгээ орчин цагт байгаа мэдээлэл сурвалжуудыг ингэж авч ингэж ойлгоод за энийг танин мэдүүлнэ, энийг би гоё дүр болгож гаргаж ирнэ гэд байжсэн чинь Англи, Франц, Герман одоо юу гэдэг өөр сурвалж дээрсгүй. Наад цаг үеч юус тийм болохгүй шүү. Гэдэг юм гарч ирэх. Тэгэхээр энэ хоёр харьцангуй нэг яг миний номыг одоо монголчууд л унших байх. Гэхдээ би баримт дуран зохиол бичиж байгаагийн хувьд өмнө бичсэн хувьсгалын тухай би давтаж бичих юм бол миний хувьсгал биш байхгүй. Тодгогийн хувьсгал чинь өөр байх хэвээр. Өөр өнцгөөс нь урдны хувьсгалуудыг дондог дулам энэ тэрэгэд ингээд өөр хүмүүс танилцуулж байсан бол Тодгогийн хувьсгал танилцуулах одоо өнцг нь нөгөө хончин бор хүү байдаг юм уу те эсвэл монголоор ингээ аялаж явсан гатны хүний нүдээр байдаг юм уу би тэгж л харуулмаар тэгжээж л өөр болно. Тэнгууд өөр баримтууд гараад ирэхээр энэ чинь нуурах сэтгэлээр унах их юм болно гэж зохиолол. Би нөгөө дээд айлыг ерөөсөө асахгүй чаддгүй. Би ерөөсөө өөрөө юм нөгөө триллер болон энэ аим шиг юм ч юм уу төрлийн юм үзэж уншиж чаддаггүй байсан байхгүй юу. Тэгээ яг нөгөө өмнөх хоёрыг уншичаал ингээл яг дээд айлыг авч уншаад тэгсэн чи ерөөсөө тэр өдөртөө огт тавихгүйгээр ингээ хаач чадалгүйгээр ингээ уншаад тэгээ шүнд боссон.
ядчих хад уншаад. Тэгсэн чинь нөгөө энэ юунаас гардггүй, өөрөө нөгөө тэрнээсээ гардггүй. Тэгээ би бүр ойрд би ста Монгол зохиолоос ингэж уншаагүй юм байна гэж зүгээр өөртөө бол тоосон. Тэгчээд дараа нөгөө кино болно гэж би үнэхээр тогтолсон байхгүй. Уншид босчод бол хамгийн түрүүнд бац энэ бол ста супер кино болох юм байна гэчээд бодчихсон. Тэгэхээр яг тэрийг бичихэд барыг уншиж байгаа би тийм байгаа юм чинь зохиолч нь ямар байсан бол гэдэг бол бүр их сонирн байна. За энэ дээр яг энийг асуусны шууд шулах нэг юм хэлэхэд дээд айлын зохиолыг бол би дажгүй сайн гэж боддог. Дажгүй сайн бичсэн байх гэж боддог. Харин киногоо л хийж чадаагүй, муу хийсэн гэж боддог. Кино ганцаараа хийгээгүй тэгээ олуулаа хийдэг. Надаас ч болсон хамтран зүтгэгч нараас мөн ч болсон би кино өөрийнхөө киноноо дотроос дээд айлдаа ингээд одоо л сэтгэл дунар явдаг. Илүү кино болох байсан энэ зохиолоор илүү маш гоё сонин Монголын сэтгэлгээний триллер кинон дотор маш өрнөц гоё бүтээл болно доо гэж бодож явж байгаад би өөрөө ч хийж чадсангүй тэргээрээ сайн бүтээл болж чадаагүй нэг шулуухан хэлэхэд зохиолын хувьд бол би өмөрдөг Монголд тийм зохиол нэг ховор би өөрөө судалж үзэж байгаа уншиж байгаа хүмүүсийн зохиолуудыг харьцуулж байгаа. Тэгэхээр би энэ зохиол дээр өөрөө яг жинкнээсээ тийм болж байна. Тэгээд нөгөө нэг харил ярээр гэсэд номыг дуусчаад нэг сар амрандаа гэж бодоод яг нэг 3 хоноод байжсэн чи манай дээдлийн айлын ихнэр нөхөр хоёр мөнхийн л хэрүүлтэй байдгийн. Тэгэл дахиад хэрэлдээл нөгөө шинжэнгөө зодтолтол тэгэл нөхөр нөгөө цонх мохороо бөөлждөг тэр номон дээр л ямар байдаг яг тийм л үйл явдал байдаг гэсэн байхгүй. Тэгэд би нэг тийм сонин нөгөө нэг харилэр яг үнэхээр нөгөө ном бүтээл рүүгээ эсвэл ядарсан стрессцэн рүүгээ чихэж болохгүй л дээ. Яг магадгүй миний нуугдмал үндсэн характерч байж магадгүй. Миний сайн хүний дүр эсгээд ах шаардлагач л. Энэ хоёрын нэг нь өгчөж энэ бүхэн дууснаа гэж би бодсон байхгүй. Тэгээд нөгөө нойроо хармалсан уу их олон удаагийн уур уцаа байсан уу яг үннийг хэлэхэд би яг тэгж бодсон. Энэ хоёрын нэг нь өгчөж л энэ хайлын үлдсэн 50 та гэж бодсон байхгүй. Тэгээд гинт тэгж бодчиход ямар амар юм хүсч тэр чи хүсэл явчихж байгаа байхгүй бас давхар нэг нь хүчээсэй гэсэн хүсэл явчихж байгаа. Тэгэд ямар муухай юм хүсч вэ? Ном зохиол оролцдог хүний хувьд. Тэгтээ хүн штэ би чинь адилхан оролцдог л болохоос шиш хүн. Тэгээ ямар муухай юм хүсч вэ гэсэн бодлоос энэ дээдэл гэдэг номын санаа ах төрсөн. Тэгэд би оронд нөгөө нэгтэй нойргуудцсан тэгээд зуны халуун чинь тэрсмэ циркийн одоо 3 4 давхар байр доогуур ингээл хүүхднээ хот унгахын сонсогдоол дээдлээ айл орлоол цон гонгорхоо халуунд чинь унтаж болохгүй ойлгож байгаа ш нэг бүхэнд л арай ч нэг юм унтахын гутал хүүхд шуугалтай дээдлээ айл цонхоор дэгрээс чи бүлжээд ахарч юм байна. Олигтой л хүн нэх сайхан зам байлаа. Тэр амар бүхэндж бүхэмчаа тэгээ бодчихгүй бүр тэгээ ч хэлчихгүй юу. Тэгэл тэрэн тухайгаа ингээд бодоол дээшээ хараад тааз штэ лифтэлээс. Тэгэл би босоол дээдэ айл гэдэг нэр тавиал шүү. Тэгэл ихэлсэн. Тэгэл маргаашнаас нь газ гүгээл цагдаагийн ерхий газар очивол найз дээр очивол найзд нь ийм сэтгцийн одоо шүүхийн шийдвэртэй сэтгцийн имлэг твтж байгаа хүмүүс гэж тустай баг. Тэ гимт хэрэг хийцэн. Тэгээ шүүхээр ороод сэтгцийн имлэгтэйгээд тэгээд имлэг твтж байгаа. Тэгэхээр ч төсөөлхийн аргагүй сэтгэлгээний одоо эмгэгтэй хүмүүс гэсэн үг байхгүй доолдолтой өвчтөе хүмүүс тэн дотор хутлаагаас гэмт хэрэг хийгээд өвчт сэтгцийн өвчтөе болж байгаа ч хүн байгаа. Үнэхээр гэмт хэрэг хийсэн үгүйгээ ч ялгаж чадахгүй тийм ч хүн байна. Тэгээд маш олон цагийн бичлэг үзээд тэгээд тэнчнээс шүүхийн шийдвэрээс очиж зөвшөөрөл авангуудаа одоо шар хадна гэсэн үг тийм эмнэлэг дээр очиж шүүхийн шийдвэрт дэмжлүүлж байгаа хүмүүсийн судалгаа мэдээлэл юмыг хараад тэр хүмүүсийн характер зам байдал одоо тэр чи дүүрэг гаргаж ирэх гэдэг ш тэрийг судалж байгаа л тэгэл дээдэл гэдэг бисрэг романыг 7 хоногийн дотор л бичиж дуусгацсан. Тэгсэн мөртлөө шүнжөнгөө тасралдаг. Тэгээд нэг сонин нөгөө нэг юу байгаа. Тэгээд 7-аас 14 хоногийн л дотор бичсэн хайгуу орт байсан. Тэгээд би тэрийг бичиж чагаад өөрөө ир болж хувраад гэр орныхаа одоо тэр
бичгийн ширээн дээр байсан гэрлийн би Таиландаас ч үлээ ханаас ч үлээ авчирсан юм заанта манта гэрэл мэрэл байдаг ширээний гэрэл тэр мэрийг ботаа олгоод компьютер ботаа олгоод тэгээд цагтаа ирээд манай гэрт тэгээд та энэ гэр бүлийн хүчирхийлүүлдээд байгаа юм уу яа. Тэгвэл зохиолоо хийснээс хойш нэг 5 6 7 хоногийн тэгж гүнт нь орцсон. Тэгээд ингээд та ингээд хамаг юм автлаад хаглаад хэвтлээд ингээд хайцсан байна. Үгүй харин тэгээд би одоо цагдаа нарт би харин зохиолтой орчиж ирж одоо яаж сонсолцсон тэр хүний хувьд тий. Тэгээд яг ямар ч гэсэн ууж идээгүй байгаагаа хэлээл тайлбарлал тэгэл явуулсан. Тэгээд дараа нь яг ир бол шиг тийм нэг сар орчим тийм маргаалтай характертай болсон. Тэгэхээр дээдэл бол угаасаа нэг гүдэг. Би зүгээр л шизофрени өвчний тухай судалсан болохоос ш бусд нь баг миний дотор өөрөө хүний дотор нэг аратналаг чанар угаасаа ямар ч хүний дотор эмгтээчүүдийн дотор нэг шолмлог зан чанар гэдэг шиг. Тэр нь угаасаа байж байгаас хойш тэр шин нэг сэтэрсэн. Энэ хоёрын нэг нь хүчээсэ гэдэг бодлоос сэтрээл хүнийг ингэж өхүүлэхтэй айны доод айлын хүн гэдэг ямар хүн байж болох вэ гэж бодоол өөртөөгөө өнгийгөл бичсэн чинь тэр зохиол бий болсон. Тэгэл яадаг вүлээ дээр нь айл байдгүй шүү дээ өөр хамгийн дээдлийн айл байдаг. Яг тэрийг мэдэх мөчөд нэг яаж хаад яг шүн уншижсэн нэг чихлээ ингээл гинт айгу сонирн болсон. Айгу гоё сонирхолтой дөх байна. Тэгээд дүрт ингээд зохиолч хүн гэдэг бол нэг юм ертөнцийг түрүүн ярьдаг шиг бүтээгээд хүнийг бүтээгээд өхүүлээд одоо тэр хүнийг яавал яаж юм те. Тэгэнтэй адилхан тэр дүрт нэр өгөх өөрөө айгу чухал байдаг. Өөрчөө тийм байдгүй эсвэл зүгээр л за энийг ингээ өчөө гэдгүү. Тухайн дүр болгоо өөрөө нэрээр амьдардаг уу? Тийм нэрээр амьдардаг. Нэр зохиолын нэр бол амьдралын нэр биш. Тийм учраас дүрийг төлөөлөх үйс байх хэрэгтэй. Яг тэгвэл тэр хүнд бол амьдрал дээр нь аав ээж нь те насаараа дуудуулах нэрийг өгч чинь бэлэгдэл зөв бодно те янз янзын юм бодож өгч чинь. Зохиолын дүрийн нэр бол оноос нэр байхгүй юу? Нэг үгээр бол сандал буйдан тэ гэж ялгаж байгаатай адилхан матрас дэвсгэр нэг муу нафтас тартан гэж ялгаж байгаатай адилхан. Тэгэхээр би бол нэр дүрээ эхлээд босгочоод энэ дүрт ямар нэр энэ дүрийг төлөөлөх вэ гэж айгуу удаан боддог. 100-ны цэцэг дээр бол одоо инхэлгэн гэдэг тэр үгүй. Амьдрал дээр хүүхдтэй охиндоо инхэлгэн гэдэг нэр өгсөн хүн байдаг хэсгийг би мэдэхгүй байна. Тухайн үед бид нар нэг судалгаа хийгээл таны нэр хэд давтагдсан бэ нэ тэрийг гэж үзэж чад бараг байхгүй шах байсан баг. Гэхдээ инхэлгэн гэдэг нэр өгч болохгүй шүү дээ. Инхэлгэн гэдэг чинь 100-ны настай маш богинохон насалдаг зүгээр энэ мандлын одоо хот тогтчуулт илүү хэрэгэлдэг. Одоо нэр энийг сонноос энэ жүжиг тавигдсанаас хойш нэг хот тогтчуулдаг цэцгийг маань хүмүүс нэг нэгэндээ бэлэглэх нь маш их болсон. Хот тогтчуулдаг цэцэг. Нэг космос цэцэг шүү дээ инхэлгэн чинь. Тэгээд одоо бүр цэцгийн лангуунууд төр би урд нь ерөөсөө харж байгаагүй космос цэцэг маань өнгөөр ингээ байгаад хүмүүс өнгөөр космос цэцэг нэгэндээ бэлгэлдэг болсон. Гэхдээ тэрний өөрийнх нь космос цэцэг өөрийнх нь юм мат өнгө байна те. Цэнхэр байсан ч ягаан байсан ч ийм өөртөө ийм мат гатаргуутай тэр нь надад айгуу гоё үзэсгэлэнтэй санагддаг байна. Тэгэд одоо инхэлгэн гэдэг эмэгтэй. Тэг ямар ийм инхри хонгор тэгээд нэг л тэр эмэгтэй удахгүй өгч байгаа тэргээч мэдхгүй гялалцаж одоо нэг л 100 хот тогтчуулах мандлын цэцэг шүү дээ. Яг заавалж хот тогтчуулах дэнч яг цэцэг биш. Мандлын буюу те цэцэрлэгт хүрээлэнгийн ийм варен савд тарьдаг байгаль дээр өөрөө нэг ховроор одоо амьдрах чадамж хэр зэрэг байдгийг мэдэхгүй байна. Төрөл зүйлээсээ л болдог бах. Тэр нөгөө гаршуулсан мандлын цэцэгийг хүний нэр дээр оноож өгөөд тэгээд тэр дүрийг ингээ харахаар тэр дүр яг л нэг тийм инхэлгэн харагдаж байгаа байхгүй инхрийнхэн нэг зунаа ингээ даагаад хүмүүсийг нэг гоё террасыг гоё харагдуулаад хотыг гоё харагдуулаад тэгээ нэг баглаг гоё харагдуулаад тэгэл өнгөрдөг тийм асралт ивэлт гээл дөрүүд ер нь би дөрүүдээ лоохууз одоо цэв гэдэг сүрэг гэдэг кинон дээр зохиол дээр нь
Тэгээ цэвгэн гот нэг цэвдэг хүүтэн үний дүр байнгу төгсгөл дээр навчаад цэвэн равдан гэдэг бүтэн нэртэй Марам байсаж хагаад харын тал дураад шараа сураад хар болоод ингэсэн ийм доо ямны ажилтаа. Гэт дүрийг бол эхлээд тэр нэг дүр нь өөрөөг ингэж ургуулж бий болгочоод тэгэл одоо нэг өвгөн шиг чамд ч одоо Братино гэж нэр өгөх, Пиноккио гэдэг нэр өгөх. Ил дүрээ босгочоод дараа нь нэрийг зарим дүр эхлээд нэрээ хилдэгч дүр байгаа. Энэ хилдэг гэхээр юм сонь санагдав. Яг тэгвэл би тэр ертөнцид байгаа шүү дээ. Намайг азар гэдэг хөшгүү азар гэл. Тэгэхээр нэгтээ нэрээ хилж яхад тэр дүр өөрөө нэрээ хилэнгууд өөрөө дүрээ ингээд зураад явах тохиолдол байна. Дүр бүтэн боссныхан дараа нэрээ олох тохиолдол байна. Ном ч гэсэн ялгаагүй ер нь номын нэр тэр чигтээ ингээд байж хахад ном нь бичигдээд байдаг нэр нь гарч ирдэггүй. Тэ одоо миний хард миний 20-ын гэрч бол тийм эс. Ном нь дууссан баг хэвлэлтэнд өгөхгүй байдаг нэр нь орж ирдэггүй. Ямар нэр өгөх юм? Ямар хайр гэж өгөх юм уу? Юу? Тэр чи хайр сэтгэлээр маастай цуурлаар маань хайр сэтгэлийн хэсэг нь. Тэгэд нэр нь орж ирэхгүй. Тэгээд зүгээр л нэр нь тэр номынхон үйл явдлын хамгийн төгсгөлд байсныг дотроос нарсан байхгүй. Миний хайрт миний 20-ын гэрч. Яг урт болохоор нь л анзаарав юм байна. Тэрс нэр өгөхөд урт богны ямар ч ялгаа байхгүй. Тийм. Тэгвэл Татко Самсон гэдэг нэр ямар утгатай яаж таныг одоо хаашаа одоо энэ нэр чинь чиглүүлж авч явдгийг. Тэр нэрний хүч ер нь юу байна? Татко Самсон гэдэг яг нэг Австрт байхдаа ер нь бол маш энгийнээр бол Австрт байхдаа австрчуудтайгаа танилцдаг нэр. Намайг Төмөл зэгийн уртгах гэдгийг их юм л тэдний чихэн бараг хэлж чадахгүй. Хэлж гэдгийг сонсож чадахгүй хэцүү. Тэгээд багт маань бол манай гэрийнхэн бүгдээрээ Татко гэж дууддаг. Нөгөө тогтох гэдгийг Татко гэж дууддаг. Тэгээд нөгөө том болсон ч гэсэндээ манай ангийнхан Татко л гэж дууддаг. Татко нь бол угаасаа байсан. Манайхан одоо Тодо модо гэж янз бүр яг тэрнтэй адилхан. Самсон гэдэг нь бол нэг үед чинь Монголд нэг амар христийн сүм хийд ингээд орч ирээд тэгээд одоо залуучууд бол мэдгүй бах. Монголчууд бүгдээрээ явсан юм аа. Тэгээд чиг болно тий. Монголчууд барыг сүмд очсноо ч мэдгүй зарим нь очсон. Очоод хоол өгдөг дууд болдог газар гэдэг. Тэгтээ хүний итгэл үнэмшлийн зүйл. Тэр үед итгэл үнэмшлэр яаж явсан хүмүүс нь өнөө хэр байгаа хүмүүс ч байна. Болсон хүмүүс ч байна. Тэр үед би ингээд нэг 10 жилийн жоохон хөвгт Монголд анх Eagle телевиз гэдэг телевизийг байгуулсан Н Пол гэдэг ихнэр нөхөр хоёр ирсэн байхгүй. Тэгээ тэдний гэрт ингээд нөгөө сүмээр дамжуулж ингээд гэрт нь очихоор ийм шилтэй янз ийм шилтэй ийм буудаа зуудаа ийм надад хүүхэд байхад ямар санагддаг гэсээр нэгдүгээр тэр чинь гадаад хүмүүс. Тэгээ гадаад хүмүүсийн гэрт анх удаа орж байгаа мэдрэмж. Хоёрдугаар тийм шилтэй олон ийм шилтэй юмнууд ингээ харан нэг ийм Google-ийн кинонд хардаг ийм хараалж чадах хийдэг ийм хүн шиг санагддаг байсан. Баахан нөгөө юм лаборатори хөлөө тавьсан шүү дээ. Лаборатори гэсэн чи тэд нар нөгөөдөл чи яг янз бүрийн овёос 10 марваа зүгээр хүнснээ эргэлт одоо манай хөрөгч өөрөө тийм хараалж чадах хийдэг байсан. Бидний чи үед гэрт ерөөсөө хөрөгч дотор талах маасалт хүмүүс сонгон лоон мах гурил будаа болоо юм чинь тэрийг л бид нар хүнс гэж боддог. Тэгсэн чи мангар их боормоор хармаар 9 шидийн юм жижигэн юм юмнууд тэгэл би яа хараалж чадах гэдэг юм шиг санагдаад байна. Тэгээ тэр ихч намайг гэрт нь очихоор намайг Самсон гэж дууддаг байсан байхгүй. Самсон гэдэг Библи дээр байдаг баатрын нэр. Тэгээд Самсон гэж дууддаг. Тэгээд англи үг мөг зааж өгдөг. Тэгээд Библийн Самсны баатар гэсэн чинь одоо нөгөө нэг Самсон маань одоо нөгөө нэг Грек-Ромын домогт Геркулес болоод явдаг те. Тэгээд Арслан нэр болоод явдаг, Самсон болоод явдаг. Ер нь бол ийм домгийн зүгээр баатрын нэр л те. Тэгээд янз янзаар нь дуудаг Геркулес гэж дууддаг, Самсон гэж дууддаг. Одоо интернетээр хайвал дандаа нэг юм арслантай тулдж байгаа залуугийн зураг гарч ирдэг. Тэгээд Самсон гэдгийг нь орчуулах нь залуу арслан гэсэн утгатай тийм үг байхгүй. Тэгэл тэр их чинь багад намайг дууддаг байсан тэр нэршлиг
би өөрөө гадаадад очиж байгаа болохоор тэрүүгээр танилцуулахаар хүмүүс Samsung гэж мэднэ гэдэг амархан одоо нэг гадаа шаардлагатай нөхөр хурж ирэл одоо юу гэдэг намайг Сүхбаатар гэдгээ гэх юм бол биднэрт илүү амархан нэр нь тусан шүү дээ тий. Тэгээ яг тэрнтэй адилхан байхгүй наа Samsung гэдгийг гэдэг нэ Samsung гэж дуудаарай гэл. Тэгэл Totco Samsung гэсээр хагаад тэгээд уран бүтээлийнхаа надад нэг юм тэнцээ анхныхаа ном шүлгийн ном зомыг гаргаад Вангийн нулимсыг хамгийн анх гаргахад биний логотой байх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээ Samsung гэл тэгэл би өөрөө янз янзаар зурж үзэл тэгэл арслан зурж үзээ. Одоо миний энэ бүгчин дээр байгаа, энэ цаган дээр байгаа номнууд дээр байдаг. Тэгээд янз янзаар арслан зурж морж интернетийн зураг морог ивлүүлж ингэжсэн аа. Ер нь Totco Samsung-аар үлдвэл тэр үуч би яг нэрээ тавих гэсэн байхгүй юу? Зүгээр өөрийнхөө овог нэрийг тавих гэсэн. Totco Samsung-аар байвал энэ бас зохиолчин шин тэг бүх зүйл эннээс болж бас бөөлөд байсан. Яхаар гадаад нэртэй Монгол зохиолч байд юм ээ. Яг тайзны нэрлэх юм нэг уран бүтээлчийн нэрлэх гэсэн үг шүү дээ тий. Жожо Маяс гэдэг чинь зохиолчийн нэр биш шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нэрний одоо энэ залуу арслан тэгээ тийм нэрлэх хүчтэй тэр одоо нэрний хүчин нэрийг өөртөж чинь ер нь хэр их хэрдэг. Хүн ер нь яг л тэрийг л бэлэгдэж байгаа учраас яг тэр шиг л байхыг зорддог юм бэл. Хүмүүс одоо чи хэнийг одоо бэлэгдэж шүтэж даган дуурайж чинь өдөр хөтсөм тэрнийхээ хэл яриагаар ярьж тэрнийхээ өнгө будгийг харуулж тэрнлүүгээ илүү ойрхон болдог. Яа арслан шүтээд байгаа юм биш. Энэ шудраг байх тэгээд энэ өөрийн гэсэн сүрэг, өөрийн гэсэн үзэл санаа, өөрийн гэсэн зам, эзэмшил энэ зүйлийн тухай энэ зарчим тэгээд энэ нөгөө Арслангийн ордны би ч өөрөө Арслангийн ордны хос тийм. Тэгээд ийм нэг ийм мэдхгүй ондоошл гэх юм уу тий. Энэ зүйл энэ даргал сугны өснүүдтэй одоо юу гэдгийг дажгүй машинууд авч өгөөдэй л би тэр даргаыг очиж суганд нь очиж наалдахгүй гар өөрөө амьдрах хэмжээний тийм хүчтэй ихтгэл үнэмшил гэсэн үг байхгүй. Заавал намд болохгүй дарагдал болохгүй эсвэл бусдгмас наадах чинь тийм биш ээ. Наадах чинь уран зохиол биш. Наадах чинь кино зохиол биш. Чи хийж чадсангүй болгонгууд за гэд болчдөг биш гэсэн үг. Яг би одоо чадаагүй л юм байгааз юм чинь сайжрна штэ болно штэ тий. Юм бүхэн сайжрах зам руугаа явдаг штэ. Тэнгүүд Totco-гийн одоо тэр баг бахта лам байсан байлээ штэ тий. Тэр лам байсан үеийн одоо зан чанар гэдэг юм өөрт ч одоо байдгүй сайнаар нөлөөлдгөө. Тэнд ер нь нөгөө бага наснд хүн чинь нэг юм сурцсан юм. Одоо бид нэрээ нөгөө хийж байгаа ажил болон чадж байгаа чадахгүй байгаа зүйлийн нэг юм суур болдог штэ тий. Тэгэхээр багын Totco-гоос одоо хүртэл авч яваа зүйлс гэвэл юу байна? Одоо миний энэ нэг юм танин мэдэх гэсэн хүсэл сонирхол юмсыг ингээд оролддог. Энийг одоо яаж хэдийн юм дээр ингээд тогтооцсон бол ингээд энийг ингээд тогтооц ийм ширээгээд юм ингээд аливаа нэг зүйлийг ингээд миний ном зохиолыг унсан хүмүүс бол мэднэ ингээд юмныг угшил руу углуу руу үүсэл гарал руу ингээд хөөгөөл учир шалтгаан руу хөөгөө яваад байдаг. Энэ бол миний лам багтаа лам байхад бич лам болё гэж өөрийн сайн дураа хүслэр лам болов шүү дээ. Өлсгий юм. Наа хүүхд тагч зах зээлийн нийгэм айгүй хүнд үе явах гэдэг. Миний хөл лам болоод ингээд яваа гэж манай ээж ингээд нэг лам хүнд өгөөл эрдэнэт явуулсан би тэгэл 5 настай. Тийм болсон юм ингээд явуулсан. Тэгдэл 5 настай хүүхэд гэхэр чи бодож ш. Тэгээ ээж тэгэх гэсэн бол тэгэх ёстой байна л гэж явцсан. Гэхдээ манай багш ингээд маарам хүн байсан. Отч маарам хүн байсан учраас юмсыг ингэж задлан таниулдаг. Уусаа отч маарам хүн чинь байгалийн гэлмэн, дөвс, ургамал, урууч болоод эрэг чанар ингээ сүлэлдэх ингээд хоорондоо уусан нэгдэхийн тухай одоо ийм ургамалтай нийлүүлээд шатаавал буцлагавал тэ хөлдөөвөл одоо шүүсийг гаргаад няцлаад ингээд нухаад хандлуул одоо уур шуулаад одоо уурыг нь тосч аваад нэрмэл усыг нь гаргаж аваал гэд ингээд юмсыг ингэж олон талаас нь танин мэдүүлж сургаж ойлгуулж одоо жишээ нь би бүр хүүхэд байхдаа модон тагшинд чулуу халаагаад
монголчууд шөл хийж уудаг байсан юм байна гэдгийг 5 настай байхдаа мэдчихсэн байхгүй. Хөдөө ингээд уул усаар эмээ ургамал түгээл ингээд явж байхдаа ингээд жоохон борц хийгээл нэг жоохон ус хийгээл жоохон эмээгээл тэгэл урдаа бит хоёр шавьяага дагуулж уулаар ингээ эмээ ургамал жимс түүж яваал. Тэгэл нэг жоохон чулуу улаатгаал одоо тэр үед дийл байсан баг. Хүүхдээ аяг гэхэр нэг идэгэн л юм байсан баг тий. 5 настай хүүхдээ аяг гэхэр тэрний жижигхэн чулуу улаасгаал ингээл юм буцлал. Тэгэл ихэд монголчууд хөдөө гадаа ингээ хоолоо иддэг байсан. Энэ нь ингээд ус нь ингээд чанд мань уулын тоглох ус. Тэгээ өвс нь ингээд уулын нөгөө. Тэгээд ингээ борцсон ингээд хөнгөн авч явахад шим шүүсээ дотгошоо татцсан ийм борц ингээд чулуун ингээд улаатгаад ингээр ингээ шөлөө болгоод ууж 5 настай хүүхдэд ингээ танин мэдгүй юмыг хөшин судлах маш одоо тэр цан чандар надад одоо байдаг юмыг ингээд яасан бол гэж задлал нэгээл тэр үед юу болсон юм бол хоёрдугаар намайг одоо ингээд өдийдэтээ явуулж байгаа зүйл бол сууц сурах. Манай багш унглал ингээд маш удаан суулгаж чаддаг байсан. Гэхдээ бид хоёр ерөөс зодддаг байгаагүй. Тэгсэн мөртлөө өглөөнөөс хойш 2 шав баг. 2 шавтай. Тэгээд бүтэн өдөржингөө суулгаж чаддаг байсан. Тэгээд ингээд шээсээ хураах тий одоо хүүхд учраас ингээл хамаагүй юм уугаал тэгэл хамаагүй шийгээл тэгээд гүгдэж болохгүй нь шүү дээ. Шингэнийг ямар цагаар яаж уугаад тий ямар цагаар яаж хоолоо идээд гээд ингээд юм бичүүлээд 5 настай байхдаа ингээл хангад төсөг сураал юм бичэл өдөржингөө юм бичиж суух тэр зүйл маань одоо ингээд юм бичээ суухад надад ерөөс түүг болдгоо байхгүй хитэн цагаар ч хамаагүй ингээд суугаад ингээд цааш нь хөрвөл яг ингээд юм довтлж байгаа компьютер дээр ингээд юм бичээд их ингээд дайрахаар ингээд нэг юм довтлогж байгаа морьтой давхиж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг олон цагаар ч гэсэндээ ядрахгүйгээр мэдрээд сүүлд нь яг одоо 5 настай биш учраас ядарна шүү дээ. Одоогийн чи миний нас хэдэлээ. Тэгэхээр тэр сууд сурах юмыг танин мэдэж нэхэн хөөж ойлгож туршиж үзэх тий. Тэгээд багш шиг байхгүй нөгөө хэлжсэн юмнуудыг туршиж үздэг. Энийг хизээч шатааж болохгүй урмал гэж хэлэхээр нь шатаагаад яадаг. Тэгээд нөгөө шатаах нөгөөс нь пис пас гэдэг нуурдаг одоо 107 гэдэг нөгөө арцсны одоо тэрсма юунууд бол тарахад цаатан буйнууд бол илүү мэддэг те яг арц шиг үнэртдэг пис пас гэж дуугардаг яг арц шиг харагддаг тийм ургамал байж байгаа жишээ нь энийг шатааж болохгүй шүү гэхээр нь шатаавал яадаг юм бэ гэж үзнэ л гэсэн үг байхгүй тэр нэг юмсыг эрсдлүүдийг хийж үздэг оролдож үздэг тэр юм нь одоо хүртэл хэврээдэг тэргээр зарим үед одоо би ингээд өөрийгөө ерөөс нэг хүүхд шиг санагддаг шүү дээ яг зарим үедээ ингээ бэжсэн зүгээр л энийг ингээ хугалж үзээд зүгээр л хагалж үзээд зүгээр л өндөр дээрээс унгааж үзээд тэгээд тэрийг ингээ ажиглаад ингээ харах. Тэгэхээр багш ч бол хамгийн чухал 2 юм нөхцөн штэ өнөөдөр ажлыг. Тэгэнгүүт бавгийн лав сургуйг бас дуртахгүй байж болохгүй бах тий. Өөрөө ч уран бүтээлч болох тэр магадгүй гол чиг шугам юм одоо тэр зүйлсүүдийг өөрт ч маш шингээж тодорхой хэмжээнд өгсөн болоо хоёлаас нэг дурсаад ярил. Багшигаа би ингээл гоё дурсаж ярих аюулгүй дуртай. Миний хамгийн анхны ном үүлэн тесттэй биерэн жүжиг гэж шүлэг яруу найргийн ном байсан. Одоо би ингээд уншаад ингээд миний хүн битгээл би өөрөө уншаад инээ төрдөг байхгүй тэр ном уншаад тийм учраас хэвлдэг ч үгүй юм одоо. Хэвлэхэж болцсон. Тэгээд яаж тоохороо намайг тоогоод миний хөөчи бичиж чадна, хийж чадна. Тэр хүн миний багш маань миний анхны номыг үзээд за ийм жишээ юм гэж юу байх вэ гэд хэлсэн бол би өдөд Австртаа өөр ажил хийгээд тий. Тэгээд энэ номнууд гарахгүй, энэ кино, энэ жүжигүүд хийхдэггүй яг үнэхэр шүү би тэгж боддог. Надад маш тэр смат үүлэн тайстай биерэн жүжиг номон дээр ингээд Монголын ятга зохиолын салбарт чамааг ирэхэд суудал засах олон хүн бий. Тэ чамааг унших хүмүүс бий. Зохиол хоёр гэдэг нэг өөр ертөнцийн байх хэвээр гэдгийг надад ойлгосон байхгүй. Яах вэ? Манайх чинь жоохон угаасаа арт том зургт мөрх төр яриаг гэдэг чинь жоохон юм танхаад яриад тэ. Нохон бааснууд нь тэгж ярьж лэг. Тэ. Чи ингээд ийм л байх хэвээр болохоор энийг уран зохиол гэж битээ ойлгоо.
намайг хамгийн анх үр могоогоо бичиж яхад хүмүүс цаазал дүүжил гэдэг л байлаа. Дандаа цус нулимс бичдэг гэж хэлж ил байлаа. Тэгээд тэр хүн тэр өөрийн гэсэн тэр мөр шат бадаг тэ тэр хүний зохиолыг шүлэг яриун аргийг хаанаас нь ч харсан өнөөдөр хинч баагийн лав өсрөн агсны бүтээл мөн гэж хэлж чадна. Дундаас нь үнсэн ч хэлж чадна тэ. Тэгэхээр тэр хүн чинь өөрийн гэсэн ертөнц химнэл айдсан хөг аялгаугаа бий болгож өөрийн гэсэн солонгыг татуулж чадсан тийм агуу ертөнц байсан баг. Бүгд бүтэн нэг ертөнц. Тэгэхээр би бусдын ертөнцийн доор гарч амьдрах юм бол хэн хизээ ялгарч, хэн уншиж, хэн ойлгож, яаж ондоошох юм. Тэгээд трийг багш маань надад заасан юм ерөөсөө л тэр. Чи зоригтой бай. Чи хийн гэснэ. Хитцээш бити үзэл санаагаа худалдаараа гэж. Нөгөө нэг хүмүүс шүүмжлэнгууд тэр хүмүүс таалагддаг юм хийн гэдэг чи үзэл санаагаа худалдаж гэсэн үг байхгүй. Тодгоо ном ийм тэнийг ном бичиж чи ингэ бичсэн бол таалагдах байсан гингууд тэгээ бичих юм бол би биш болчихно гэсэн. Би нөгөө таалагддгүйгээрээ л бичих хэвээр. Биний номыг таалдаг хүмүүст нь зориулж биш. Би өөрөө бичдгээрэл бичээд таалах нь таалаад эхнийхийг нь таалчаад дараагийнх нь таалахгүй хүн байж болно. Эхнийх нь таалахгүй байжснаа энэний эхний номнууд нь зохиолууд нь надад ерөөс таалагдаагүй харин энэ л таалагддаг гэж ярьж явах хүн гарч ирнэ. Тэгэхээр зөвхөн миний ном таалагддаг хүмүүст зориулж, миний ном таалагддаггүй хүмүүст зориулж бичиж болохгүй гэдгийг бас дээрээс нь үзэл санаа байхгүй юу? Миний хувьд л би яг өөртөө байгаа шугамаараа яваад бичнэ гэснээр бичээд унших, үзэх нь унших зэгцийн асуудал те тэдний эрхчлөөний 100% эрхчлөөний асуудал. Биений 100% эрхчлөө гэдэг чинь нөгөө зөвхөн харсан чиг рүүгээ явах байхгүй. Багш маань надад энэ өгүүлбэрийг ингэж бичвэл өгцөө өгүүлбэр зүйн дараалал зөв болно гэж нэг ч удаа зааж өгөхгүй. Ингэж ийм үгийг сонгоод бичвэл яруу тансаг болно гэж надад зааж өгөхгүй. Баагүй лавсраа багш маань. Арт түмэн ийм зүйлд дуртай байдаг юм а гэж надад нэг үгээр бол надад үзэг цаасны тухай нэг ч үг сургаал хэлж байгаагүй. Надад үзэл санаатай байх тухай маш олон удаа хэлж чи энэ салбарт амьдрна гэж бодож явал энэ зүйл л чамайг тижээж амьдруулаг. Маш олон хүн энэ салбарт орж ирээд нэрийг олж, шүндийг олоод тэнгуутаа өөр зүйлээр тижээгдэж амьдраад эхэлчихдэг. Тодгоо чи битээ тэгэхээр тий зохиолч гэж орж ирээд улс төрөөр амьдардаг, төрийн албан хаалтаар амьдардаг, тендерээр амьдардаг хүмүүс нэрийг нь зүсийг нь таниад ирэхээр зохиолоор биш өөр зүйлээр амьдардаг болоод эхэлдэг хүмүүсийн энэ муухай үлгэрийг чи битээ аваарай гэж надад хэлсэн. Тэгэхээр энэ бол багш маань өөрөө бас амьдралаас ойлгож, найз нөхдөд харж, суралцаж, тэгж шүүж тунгаасан эрт муханаа л надад өвлүүлж шít. Тийм болохоор хийж байгаа зүйлдээ эзэн болсон байгаасай гэж би үлгэр дуурайл болохыг их хичээдэг гэдэг. Битэрэ яриа өндөрлөгт өгч байна. За. Татгог уншиж, татгогийн яриа ингээд сонссон хүмүүс дотор нилээн тийм уналттай хүмүүс байж магадгүй гэж би зүгээр бодлоо л та. Уналт гэдэг нь болохоор сэтгэл санааны хувьд, одоо ажил, карьерийн хувьд ч юм уу, ийм үед тааралцсан хүнтэй ингээд өөрөө тааралтвал тэр хүнд юуг зөвлөж, ямар урмын үгийг өгөх байсан? Би хүнд зөвлөх эрх надад одоо байхгүй. Харин би зүгээр ингээд сэтгэлийнхаа үгийг хэлж тус дэм болох. Тийм надад эрхчлөө байгаа. Өнөөдөр ингээ ажил нь бүтлгүүтсэн, хайр сэтгэл нь бүтлгүүтсэн, итгэл үнэмшлээ алдсан, урам зориг нь хугарсан, уншигт сонсогч байгаа бол өвдсөн, мөнгөгүй амьдралын одоо энэ хүн бэрхшээлүүд саадуудаас аль нэг нь байгаа бол би танд ингэж хэлмээр байна. Зовлон бол таны үрдийн нөхөр шүү. Зовлонгоос хизээж хагацах гэж хичээгээд хэрэггүй. Зовлон зөвхөн хэлбэр байдлаа л өөрчилдөг. Нэг удаадаа өвчин болж ирнэ, нэг удаадаа өхөл болж ирнэ, нэг удаадаа ядуу дутуу болж ирнэ, нэг удаадаа хайр сэтгэл бүтлгүүтэл болж ирнэ. Дахиад нэг удаадаа
одоо гэр орон шатны гинти юм болон тэ зовлон бол хүний амьдралын үр дүн нөхөр. Тэгэхээр тэрнээс ангижрах гад хичээж өөрийгөө битгий зоо. Харин таны дотроо бодож явах зүйл бол бүх зүйл сайн сайхан болно. Болохгүй байсан ч гэсэндээ дуусна. Тэ. Миний өөрийн зарчим тийм. За мэдээж бүх зүйл сайн сайхан болно. За болохгүй байсан ч гэсэндээ ядаж дуусна шүү дээ. Нэг үйл явдал чинь тий. Миний амьдралд өвчин, хагацал, ганцаардал, хуурам мэхлэлт тэгээд багын өнчин, тэгээд ядуу дутуу байдал, доромжлол, гутамшиг бүх зүйл байсан. Миний амьдралд. Тэгээд харин энийг өөрчлөх хэсэг нь миний шийдвэр. Өөрчлөхгүй байх уу? Миний энд зовлонтойгоо эвлэрэх үү? Миний шийдвэр. Тэгэхээр намайг сонсож байгаа одоо баяр жаргалтай явж байгаа хүмүүсийн хувьд бол юу гэж хэлэх вэ? Тэрийгээ сайхан мэдрээрэй л гэж хэлээ. Сэтгэл санаа нь хэцүү байгаа, асуудал нь шийдэгдэхгүй байгаа, зовлон санагдаж байгаа хүмүүст бүх зүйл дуустдаг. Тэрийг эсвэл бүх зүйл сайхан болдог, сайхан болохгүйсэн ч гэсэн бүх зүйл дуустдаг. Тэгээд юмсыг ингээд давж гарцсны дараа харин ямар өчүүхэн байсныг нь ойлгодог. Яг туулаа явж хахад ямар гүнзгий аимшигтай өндөр өвдөлттэй өргөстэй юм бэ? Ямар гашуу юм бэ гэж бодогддог. Даваа гарсны дараа давааны цаанд даваа байхад нөгөө даваан дээр нь гарахаар нөгөө даваад гараад ирсэн аимшигтай санагдаж байсан даваа нь хүн айгуу гой сургамж. Одоо би Австрид очиод өвдөг үйлэл зохиолж болохгүй гэсэн. Тэ? Би одоо юу гэдгийг мөнгөгүй цагаачлаагүй болвол намайг цагаач гэж доромжлоогүй болвол би эх орныхон тухай надад илүү их бодол төрөхгүй гэсэн. Хүний нутагт очил цагаачлсан чи өө чи гээл тэрэл ингээл бүгдээрээ тавтаа морил гэд ингэсэн бол нэг өөрөг цагаач гэдэг бол чи эх оронгүй те чи манаа нутагт амьдарч байгаа чи юм уу миний улсад амьдарч байгаа гэж хүм болгон ад үзэж доромжлохыг хэлнэ. Тулгад амир дээр л яадаг лээ те. Тэгэхээр би эх орнтой штэ гэж дотор бодсон бодлоос эх орныхон өөх түүхийг бичих, таниулах, тэрэнд дурлах хүсэл надад ирж байгаа. Өвдсөн учраас эрүүлийн тухай ойлголтыг бодож байгаа. Би ядуудаа бүр нин ядуу дээрээс нь өртөө би мэддэг учраас өнөөдөр зүгээр мөнгөөр туйлаад амьдрахгүй байхын ухааныг би ойлгож байгаа. Мөнгө зүгээр л хэрэглээ. Одоо би ингээл гоё олсон мөнгнүүд ингээл биедээ наалс даална. Хүмүүс даалын харагдана нэрээ. Тэ хувцс бүр амар харагдах. Тэгэхгүй зүгээр л хэрэглээ юм байна. Амьдралын нэг өөгдөл юм байна гэдгийг ойлгосныхан дараа хүмүүс мөнгөний төлөө шаналхаа болох. Тэ энэ гоё тайвшруулалтыг олж авнаа. Заавал авдаг. Тэгэхээр гоё тайвшраад гоё ингээд уйлмаар ойл сайхан уйлчаад тэ орилмоор ойл сайхан орилчоод бусад хүн намайг яаж харж байгаа бол гэж бити бод. Машин дотроо орилмоор ойл сайхан орилчоод уул руу гарч орилмоор ойл орилчоод хараал хэлмээр ойл хилчээд тэгээд нэг нь дотроо онгойлгочоод тэгээд өмнөх замаа хараад ингээд явах шиг сайхан юм байхгүй. Бүх зүйл давагтандөө болдیں۔ За баярлаа. Зохиолчтой үргэлжлүүлээд яриад байвал зохиолын тухай одоо олон зүйлийн талаар ярмаар байлаа. Тэгтээ цаг бас гэж байна. Тусчлаа. Тэгээд уран бүтээлчийн шунал нь, тэмүүлэл нь илүү их байх болтугай. Тэр бүхнээр сонсогч үзэгчдэд хамгийн сайхан уран бүтээлүүдээр Боромит шаг орох болтугай. За баярлалаа. Та хамт олонд бас уран бүтээл ажил үсээ өндөр амжилт хүсье. Тэгээд үзэгч сонсогч нартай бас зуны сайхан үр бүтээлтэй гоё өнгөрүүлээрэ гэт. Тэгээд нэх амар хичээж амьдрах чинь ч тий зүгээр л гоё л амьдрах хэрэгтэй тий. Зовлонч гоё, жаргаланч гоё, зүгээр гоё л амьдрах хэрэгтэй. За баярлалаа. Гоё үг байна. За бидэнтэй хамтаас үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяр таа.